За энэ шинэ парламент бол анх удаа хөгжлийн төлөвлөгөө хэлцэж байна гэж ойлгож байна. Цаг хугацааны хувьд. Тэгэхээр энэ дээр бол хариуцлага хандах ёстой гэж үзэж хэдэн асуулт асууя. Нэгдүгээрт энэ үнийн өсөлтийг хязгаарлалт талаар ер нь эдийн засгийн хөгжлийн яам бусад яамтай хамтраад яг ямар арга хэмжээ авч байгаа вэ? Яг би амар тийм тодорхой хариулт авмаар байна. Ерөнхий хариулт бол сонсохгүй. Хоёрт нь энэ хөнгөлтөө зээлийн их усүрийг нэмэгдүүлэх талаар яг ямар бодлогын арга хэмжээ авах вэ? Эдгээр асуултууд нь яг их хурал эдийн засгийн байнгын ороо яг ямар шийдвэр гаргах ёстой вэ гэдэг дээр илүү тулгуурлаж бас хариулаач гэж хүсэж байна. За дараагийнх нь бол энэ өрх айл, бичил, жижиг бизнесийг дэмжих чиглэлээр яг ямар ажил хийх вэ? Яг ямар ажил? Энийг ер нь хэр судалсан байдаг вэ? За дөрөвт нь энэ одоо айл өрхийн хамгийн одоо хайртай хүн болох энэ хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр яг ямар арга хэмжээ авах вэ? Зөвхөн сургууль, боловсролын байгууллагад найдаад орхих уу? Зөвхөн хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал гэж яриад хөгжлийн асуудлыг орхиод байгааг яаж энийг ер нь сайжруулах вэ? Би тэгээд дахин давтаа хэлээд байгаа нь ерөнхий хариулт бол ерөөсөө авахгүй. Телевизээр ярьдаг юмыг бол одоо бүгдийг сонсож байгаа мэдж байгаа. Тэгэхээр энэ дээр их тодорхой яг ажил хэрэгч хариулаач. Өөрөөр хэлбэл хүүхэд бүр хөгжөхтөн тэгээд хүн бүр ингээ хийж чаддаг одоо багш нар нэг сургалтын төв ажилуулахад нь, секс дугуйлан ажилуулахад нь, за өрх айл нэг ногоо тарих, хувийн аж ахуйгаа хөгжүүлэхэд нь зориулж яг энэ одоо улс орны хамгийн анхаарсны нэгж болсон өрх айлыг бичил жижиг бизнесийг дэмжих чиглэлээр яг өмнөх онтой онуудтай харьцуулахад энэ 26 онд буюу энэ парламентын анхны одоо энэ хөгжлийн төлөвлөгөө батлах энэ төсөлд яг ямар зүйлийг оруулж ирж байгаа вэ? Энэ хариулт бол их тодорхой авъя гэж бодож байна. За дараагийнх нь бол энэ хоёр дахь хэсэг нь төсвийн урсгал зардлыг бууруулах талаар ер нь бэлтгэл ажиллаа хэр хангаж байгаа вэ? Түрүүн яг төрийн нарийн хариулсан. Гэхдээ энд яг ямар бэлтгэл ажил хийж байгаа вэ? Энд чи гинт шийдээд гинт хэрэгжүүлдэг ажил биш шүү дээ. Олон удаа энэ дээр бодлого гаргасан боловч тэгээд эсэргүүцтэй тулгараад болчиход идэг. Тэгээд энэ дээр ямар сургамж авч ямар ажил хийж байгаа вэ? За төрийн албаагчдын тоог бууруулахдаа одоо ажиллаж байгаа төрийн албаагчдын одоо ажилласаа боллоо гэхэд ямар одоо тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар хувилбар, ямар сонголт өгж байгаа вэ? Америк нэгдсэн улсаас саяхан одоо төрийн албаны тоог бууруулалтаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг та бүхэн мэдж байгаа. За дараагийнх нь төр өөрөө энэ газрын эвлийн одоо нөөц олж мэдэх, газрын эвлийн одоо энэ ашиг математикийн нөөцийг олж мэдэхэд зориулж ер нь хөрөнгө санхүүжилтийг хэр нэмэгдүүлэх вэ? За ингэхгүй бол ямар зүйл ороод байна гэхээр одоо ингээд л онтроо гэж асуудал яригдж байна, оюутлогоо гэж яригдж байна. За олон ордууд яригдж байна. Тэгээ бид нар өөрөө нөөцөө мэддэг байгаад өөрөө ингэж одоо үн хаялцуулаад өрсөлдүүлээд ингээд том орд дээр гэрээ байгуулахгүй. Тэгээ н хувийн хвшил нэг хайгуул хийсэн гэдэг нэрээр тэгээ тэд нар давуу байдлаар ингээд ордоо олгочоо дараа нь ингээд бараг гүйж одоо гэрээ байгуулах гэдэг юм шиг энэ уруу тогтолцоогоо ер нь яаж засах вэ? За Монголын газрын төсний үйлдвэрт одоо хэрэгцээтэй түүхий тосоор хангах зорилт тавьсан 3 жилийн дараа ашиглалтанд орно гэж байгаа. 7.4 их 80 төгрөг зарцуулж байгаа. Тэгээ энэ эх орныхоо одоо түүхий тосоор нөөцөө хангахын тулд яг ямар бодлого яг одоогийн байдлаар хийгээд байна. Гадаадын компаниас олборлоо нэмж өгөөч гэж гуйх юм уу? Төр өөрөө энэ дээр ямар оролцоотой байх юм? Төрийн өмчт компани байх юм уу? Яг ямар бодлого хэрэгжүүлэх юм? Одоо энэ нэг жил нь ингээд өнгөрүүл тэгээ цаана үндсэндээ ингээд 2 жил үлдэнэ. За ашигт малтмлын нөөцийн төлбөр, газрын засгийн нөөцийн төлбөрийн 30-аас доош хувийг орон нутагт хойрлуулах чиглэлээр ямар одоо бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ? За хариулт хаанаас зээл туслах ажлын 3 номер. За Бадамсүрэн гишүүний асуултанд хариулъя. Энэ үнийн өсөлтөөс хязгаарлах ямар арга хэмжээнд авч хэрэгжүүлэх вэ? Нэгдүгээрт нь бол түрүүн хэлсэн гадаад валютын нөөцийг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг бас тогтвортой хадгалах асуудал чухал байгаа. Хоёрдугаарт нь бол энэ үнийн инфляцид нөлөөлдөг гол бүтээгдэхүүн бол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бас онцгойлон анхаарах ёстой. Тухайлбал энэ хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн үр дүнд хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт дотоодоос ханган нийлүүлэх хангах асуудлыг бол онцгойлон анхаарах ёстой. Бас гадаад гаралтай инфляцийг нөлөөлөлийг бууруулахын тулд хил гайл дээр альва саатал бэрхшээл гаргахгүй энэ тээврийн логистикийн оновчтой зохион байгуулалтанд бас анхаарч ажиллах ёстой.
За дээр нь бас энэ төсвийн бодлого талаас төсвийн алдагдлыг хязгаарлах бодлого бас энэ дамаар нөлөөлнө. За бас энэ яг богино хугацааны асуулт асууж байгаа учраас хэмнэлтийн тухай хуулиар бас энэ 5 сарын 31 гэхэд гэрээ байгуулж амжаагүй ажлууд бас санхүүжилт гарахгүй. Тэгэхээр энэ ондоо бол энэ инфляц төр гол нөлөөлөх зүйлс бодлогын арга хэмжээнд бол эдгээр зүйлс байна. Урсгал зардалтай холбоотой макро эдийн засаг талаас дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь хэмжээний бууруулах асуудлуудыг төсвийн хүрээнд дээр явж байгаа асуудлаа танилцуулсан байгаа. Яг тодорхой арга хэмжээнүүдийг нь бол бас хариуцсан яамдууд нь хариулна. Биднээсээ хувьд зүгээр урсгал зардал дээр төрийн албаагчдын цалин тэтгэврийн инфляцийн түвшиндээ нийцүүлж өсгөхөө тооцоод цаана гадаад дотоод томилолт эд хогшил худалдаа авах зардал зэрэг бусад төрлийн зардлуудыг оновчтой болох бууруулах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ дэр бас тодорхой наривсан төлөв гараад ажиллах байхаа. За бусдуудын салбарын яамдууд хариулж байгаа. За ажлын хэд вэ? 5 дугаар микро. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нэрийн бичгийн дарга мөнхцөл Бадамсрын гишүүний асуултанд хариулъя. За 2026 оны жилийн үржлийн төлөвлөгөөнд хүүхдийн хөгжил оролцоог дэмжих чиглэлээр за 3 үндсэн ийм ажил тусгагдсан байгаа. За нэгдүгээрт ер нь бол одоо гэр бүлийн төв, хурмын ордон, хүүхдийн хөгжлийн ордон, ахмад насны өргөө, за ахмадын хөгжлийн ордон гэд өөр нэр бүхий маш олон барилга байгууламжууд улсын засгийн хөрөнгөөр энд тэнд баригдсан байдаг. За гисэн хэдий боловч түүн дээр яг нэгдсэн зохицуулт бүхий одоо үйлчлэгээ маш ховор. За нөгөө талаасаа төр ба хувийн хвшлийн түншлэл бага учраас төрийн албан агчид одоо баг манаачийн үүрэг гүйцэтгээд ингээд тэр ордны үйл ажиллагаа зарим газар болсон хүчний дутагдaltaгаас болоод ажилтгүй. За гүйцэж хариулъя. За тийм учраас 25 онд гэр бүлийн хөгжлийн эдгээр төвүүдийг үйлчлэгээний төв байдлаар төр хувийн хвшлийн түншлэлээр ажиллах ажил тусгагдсан. За хүүхд гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр шинжилгээ ухааны технологийн парк байгуулах ажил бас үе шаттай эхлүүлэхээр ингээд 26 оны төлөвлөгөөнд тусгагдсан. 26 онд бол зөвхөн төр хувийн дэншлэлээр энэ паркийн зураг төсвийг зохиох ажил дээр л төр оролцох юм. За үүнээс цаашаа бол хувийн хвшлийн түншлэлтэй хамтрна гэж бодож байгаа. Гэж төлөвлөлтөнд дунд хугацааны төлөвлөлтөнд орсон. За боловсролыг дэмжих жилийн хүрээнд гэр бүлийн боловсролыг дэмжих юм үндэсний үйл ажиллагааг зохион байгуулахаар оролцож байгаа. За хүүхдийн хөгжил оролцоог дэмжихээр амралт чөлөө цагийг үр дүндээ өнгөрүүлэх, хөгжлийг дэмжих, цуслангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, дөрвөн ээлжээр ажиллуулах чиглэлээр ажил зохион байгуулахаар мөн төлөвлөлтөнд тусгагдсан. За одон тоёсоо микрофон. За энэ хүүхдийн асуудал дээр нэмээд хариулъя. Өнгөрсөн засгийн газрын хуралдаан дээр нөгөө хүүхдийн байгууллагын 100 жилтэй холбогдуулж бас хэд хэдэн чухал шийдвэр гаргахаар болсон. Ер нь бид хүүхдийг хамгаалах нөгөөт нь хөгжүүлэх гэсэн ийм хоёр чиглэл байгаа. За хамгаалах дээр бол одоо хамгийн чухал асуудал бол энэ гэр бүлийн тухай хууль одоо 4 парламентд амьдсан. Тэгэхээр энэ удаагийн парламент бол ямар ч гэсэн ер нь 26 онд энэ гэр бүлийн тухай хуулийг одоо оруулж ирж батлах нь бол одоо туйлын чухал юм аа гэдгийг бол хэлсэн байгаа. Манай улсын их хурлын гишүүд бас нэг онцгой анхааралтай аваарай. За хоёрт хүүхдүүдэд зориулсан одоо энэ орчин үеийн технологи хэмэл оюун ухаанд суурилсан ийм өндөр одоо технологийн нэг төвийг байгуулъя. Одоо хуучнаар бол залуу техникчтэй ордон гэж үсэн ийм төвтэй болоё гэсэн. За нөгөөх нь бол одоо арт маягийн одоо соёлын бас чиглэлээр ийм одоо За улуурхан юм хариулах уу? Хаана? За сангийн яам төрүүлээ хариулаад тэгвэл ажлын хэсгийн 4-р микро. Сангийн төсвийн бодлого төлөлтийн газрын дарга Санжааторч за гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол зарлагыг бууруулах чиглэлээр бол тодорхой ажлуудыг бол бид бол хийгээд эхэлсэн байгаа. За засгийн газрын хувьд бол төрийн бүтээмж хяналтын зөвлөл дээр бол бид төлөвлөгөөг бол танилцуулсан. За мөн улсын хурлын даргын
цагшимжаар гарсан одоо ажлын хэсэгтэр боломжтой дараагаар ахлуулсан ажлын хэсэгтэр бол бас төлөвлөгөөгөө гаргаад танилцуулаад явж байгаа. Ер нь товчхондоо хэлэх юм бол манай зарлагын бүтэц маань өөрөө харах юм бол нийгмийн хамгааллын салбарууд маань бол дийлэнх хэмжээг эзэлж байгаа. За эдийн засгийн англиар нь үзэх юм бол цалин хөлс халамж тэгээ одоо энэ тэтгэвэр тэтгэмж маань бол нийлээд одоо 70 орчим хувь руу төгсөж байгаа. Ийм төсөвтэй манай бүтэц өөрөө. Нөгөө талдаа бол хувийн хвшлээ илүү одоо дэмжсэн гэж хэлж болохоор одоо хөрөнгө оруулалтын зарлалууд маань бол харьцангуй одоо ингээ баг байдаг ийм төсөвтэй суугаад. Тэгэхээр бол бид хэрвээ хэмнэлтийг хийе гэх юм тодруулах уу? Гүйцэтгэл. За 4 номер. За баярлалаа. Тэгэхээр хүссэн үсээгүй энэ зардлууд дээр л бид нар ажиллахаас өөр аргагүй болж байгаа. За яг одоо төсвийн банкны оролт хуралцж байна. Энд нөгөө талд бол бас төсвийн хүрээний мэдээлэл бол тэнд хэлцэгтэй явна. За төсвийн хүрээний мэдээлэл бол энэ жилийн төвшөнд бол байж байгаа. Ерөн зүгээр энэ гадаад зээлийн ашиглалтыг яаж нэмэх ёстой юм бэ гэдэг дээр уул нь бол өнгөрсөн одоо 24 оны тодглоор бол бид бол энэ төсвийн доктортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулаад гарцыг нь бол гаргасан юм. Суур зарлага гэж нэрлээд бид одоо татврын орлогоор буюу төсвөөс санхүүжүүлэх ёстой зарлагуудаа нэг тусад нь авч үзье. Нөгөө талдаа бол зээлийн ашиглалтаар одоо зарцуулах энэ зардлуудаа буюу бонд зээлийн их усртай зарлалаа нэгээс тусад нь авч үзье гэдэг ийм бодлого бол оруулж ирж батлуулсан юм. Одоо бол бид нар алдагдлгүй төсөв болвол ингээд тавьчихад байгаа. За суур зарлага маань уул нь бол алдагдлгүй байх хэрэгтэй гэдэг бид бодлого оруулж ирсэн боловч томоор нь нийт зарлага алдагдлгүй гэж чаддаг. Тэгэхээр бол алдагдлгүй төсөв гэдэг маань өөрөө зээл битгий авалт гэдэг ийм л бодлого болчиход байгаа. За уулуурхай юм. Сангийн ам хариулах юм. Амнатын талаар сангийн ам хариулах уу? За ажлын хэсгийн 4. За уучлаарай. Ер нь төсвийн орлогын нийт орлогын бол 33.4 их найд төгрөгийн орлогын 11 их найд нь уул уурхайтай холбоотой орлогод байгаа. За үүнийхэн яг тал нь бол амнат. За үлдсэн нь бол аж ахуй нэгж хувь хүн гэдэг ийм зүйлүүдээр орж байгаа. За нийт амнаатаа бид нэг ингээ аваад үзэх юм бол говийн бүс дангаараа 90%-ийг бол оруулж байгаа. Уул уурхайтай холбоотой орлого. За бид бол аль болох одоо өмнө нь бол тэгшдэгэн хуваах бодлого одоо хэрэгжүүлдэг гэсэн бол одоо бол уул уурхайгаа яаж илүү дэмжих вэ, компаниудад яаж боломж гаргаж өгөх вэ гэдэг агуул оролт илүү дэлгүү барилтыг бол тухайн одоо уул уурхай орлого олж байгаа тэр аймагуд руу чиглүүлсэн байдлаар бол эхний одоо бодлогуудыг гаргаж ирээ явж байгаа. За энэ жилийн төсвөр мөн адил энийгээ улам одоо илүү нэмэгдүүлэх тийм бодлого бол бид оруулж ирнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Баярлалаа. За Батбаяр шүү. Тодруулах уу? Болсноо. Тэр хайгуулаа нэмэгдүүлэх тал дээр асууж уулуурхай юм. За ажлын хэсгийн 1-р микрофон. Нажил дэрэц байлгийн ам. Энэ шинэлэг үнэлгээ дотоод авдаг газрын дараа өнмөх Батбаяр гишүүний асуултанд хариулъя. За ер нь геолог хаагуулын ажлыг эрчимжүүлэх ашиглалтын балхсан өсгийг нэмэгдүүлнэ гэдэг энэ төлөвлөгөө бол хэрэгжиж явж байгаа. Энэ 2023-24 онд агаарын геофизикийн аргаар геологийн судалгаа шинжилгээний ажил хийж байгаа. Энэ ажил бас тодорхой хэд хэдэн шалтгааны улмаас бас саатсан гүйцэтгэл бол ер нь 33.5%-тай явж байгаа. За энэ дээр шалгарсан компанитай холбоотой бас төлбөр тэнцлийн асуудлын маргаан бас гарсан юм билээ. Энийг геологийн албанаас тодруулаад холбогдох ажиллагаа хийж байгаа. Ер нь бол улсын төсвөөр төсвийн хөрөнгөөр хийж байгаа энэ геолог хайгуулын ажлын төсөв бүртгэх нь өөрөө бага байдаг. Тэгээ энэ дээр бол ер нь бол төсөв бүртгийг нэмэгдүүлэх, үнэхээр нөөцөө нэмэгдүүлэх ажил дээр бол хангалттай төсөв тавигддаггүй учраас энэ ажил бол маш удаашралтай явж байгаа гэдэг хэлмээр байна. За Батбаяр гишүүн тодруулъя. Гишүүдтэй санал нэг байгаа. Эдийн засгийн яам бол ийм одоо ямар зүйл хийвэл Монголд эдийн засгийн үр ашигтай байх вэ гэдэг рүү тэмүүлэх хэрэгтэй байхгүй юу? За сангийн яам магадгүй нэг нягтлан нервууд ийм нэг Бадан Бактур бүрэн өөр тооцоонд орохгүй байна гэдэг шиг ингэдэг хямгадаж байж магадгүй. Тэгэхээр миний хэлээд байгаа зүйл нь энэ нөөц баялгаа өөрөө ол тодорхойлоо тэгээ энэ дээр хамгийн ашигтай хэлцэд хийх зүйл рүүгээ явах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд ингээд энэ шалтгийг бол их олон жил сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг өөрчлөөч. Тэгэхэд одоо яах гэдэг юм гэж. Хоёрдугаар нь дээр гэр бүлийн яамнаас би бол наач бүр
бүтнээр нь одоо таны хэлж байгаа тайлбарыг өөрчлөх ёстой шүү. Та нар зөвхөн ордон бариад зөвхөн нийслэлд юм уу аймгийн төвд барьснараа хүүхдийн хөгжлийн асуудал чинь хангахдахгүй. Тэр сум болгон хөдөө байгаа хүүхдүүдийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр ерөөсө бодлогооч хэлүүлэх ёстой. Би ярианыхаа ихэнд хэлсэн шүү дээ. Иргэн баян бол уус баян гэдэг. Айл үүрэг болгоны тэр хүүхэд өөрх гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудал чинь амин чухал байхгүй юу?